айдас ба сургамж толилуулж байна. Та бүхэндээ мөнх тэнгэрийн улааж ганхүүгийн сүнсний талаар өгүүлсэн бичвэрийг хүргэж байна. Хүнд хоёр бие байдаг бөгөөд сүнсэн бие, махан бие хоёр юм. Сүнсэн биед хүний оюун бодол сэтгэл хайр оршдог бөгөөд махан бие тижээж байдаг. Хүн үхгээ 40 сонохтой сүнсэн биеийн энгийн амьдралаасаа салах, зүгээр л хоосон хий бий болж урдах амьдралаа мартаж хий нэгэн биед болоход оршино. 49 хоног өнгөрөөд гэн зүгээр л хэн нэгний зохиож тогтоосон хугацаа биш юм. 49 хоногт сүнсэн бие хүмүүн бидний ертөнцид оршин тогтнодог бөгөөд 49 хоногийн дараа төрлөө олж тэнгэрт гарах аль эсвэл нүгэл хилэнцэд хүмүүн бол дорд 8 аймаг буюу тамд очих аль нь болохыг нүгэл буйны дийсэн дээр тэнцэлдэг билээ. Хүн өөхрийн өмнө ямар нэгэн зүйл хорогдох харамсах, аль эсвэл хүнд алуулах зэргээр тайван амгалан амьрлаж чадахгүй бол хүний сүнс төрлөө олдоггүй бөгөөд амар зайг үздэггүй дундын ертөнцид гацаад чөтгөр болон хөвөрдөг байна. Энгийн нэгэн сүнс хүнд хор гэм хүргэж чаддаггүй бөгөөд хүний айдас төгшүүрт байдлаар хооллож, улам хүчрхчиж гүйдэл чөтгөр болон хөвөрдөг бүлгөө. Сүнс сүлдэн тэнэж одсон хүмүүс ямар ч амьдралын итвэх сонирхол тэр бүхэл хоол ундандаа ч муу болдог. Би та бүхэндээ жишээ болгож нэгэн залуу тохиолдсон бодит явдлыг хүргэе. Ажлаа тарах гээд гэртээ арих замд гэгээ тасарч бүрий болсон байлаа. Хайлаастын хамгийн эцсийн буудалд ойр гэртээ залуу байсан юмдаг. Хамгийн сүүлийн автнуусаас буугаад гэрлүүгээ нилээн алхаж хардаг болохоор замдаа тамхи хасааж алхаж байтал замд нь нэг хөөрхөн охин богино хормоотой нэмгэн даашинцтай зогсож байсан гэсэн. Тэр залуу юу ч бодоогүй бөгөөд хөөрхөн охин бэ гэж гараад л өнгөрдөг байв. Энэ явдал хэд хэдэн удаа тохиолдож залууч юм бодлого хөөрхөн сайханд нь хөтлөгдөж танилцаад уулзаж учирдаг болов. Шүн болгон уулздагч нэг ч удаа хөдөлж тэрч чадаагүй. Заримдаа хэр утснаа ч мэдэхгүй шөнийн 2-3 цаг хүргэдэг байв. Тэрч бүхэл уулзах тусам тэр охин улам хөөрхөн болоод өдөр болохоор өөрчн болсон зүйлээ санаж ядаад шүн болохоор уулздаг болсон байлаа. Тэр залуу өөрөө юу ч мэдлгүй тэрхүү сүнсийг тижээж тэтгэж өөрөө биеийн мууцаар сүулдэ бүр орноосоо босч чадгаа болсон байсан. Хоолч идэхгүй, юм ч ярихгүй. Ярьдаг ганц зүйл нь тэр охины нэрийг байн дууддаг болчихсон байв. Энэ бүхнийг анзаарсан ээж нь хүүгээ эмнэлгээр зөндөө авч явсан ч тусыг ис олсон тул нэгэн бөөд хандаж арга засал хийлгэж хий биетээс нь салгаж чадсан юм. Тэрхүү залуу сүнстэй удаан хамт байсан. Бүр цаашлаад нөхцсөн болохоор бие нь бүрэн тэгрэхгүй хоёр хөл дээр арай ядан зогцдог болсон гинлээ. Ер нь зүгээр хүн сүнсхийн үзэгдэл үзэгдэж харагддаггүй бөгөөд сүнс сүлдэн тэнэж одсон сол дорой болсон нэгийг эзэлж эзэмдэж авдаг. Сануулж хэлэхэд би өөр амьдралд үзэж харсан эсвэл сонсож мэдсэн зүйлээсээ та бүхэнд хуваалцаж байгааг ойлгоно. Та бүхэнд энэ удаа чөтгөрийн талаар ярьж өгөх шийдлээ. Чөтгөр гэж үнэхэр байдгүй. Байдаг бол тэр нь яг юу вэ? Ямархуу дүр төрхтэй болон сүнснээс юугаар ялгаатай гэдгийг нь тайлбарлаж өгье. Чөтгөр бол биедсэн сүнс юм. Хүний айдас хөдс, шаналл гачаал тэрх бүхэл ганцаардсан сэтгэлээр хооллож, өөрийгөө улам хүчрхжүүлж улам биежиж байдаг. Энгийн нэг хүний сүнс чөтгөр болдоггүй. Амьд ахуй цагтаа эсвэл өөд болж сүнс нь биенээсээ салан одох үед атаа горсол үзэн ядалт шунал тачаалын аль нэгийг асар ихээр мэдэрсэн хүний сүнс чөтгөр болон үлддэг. Бусдад хорлогдож зуурдаар ертөнцийн мөх босыг үзсэн хүмүүс чөтгөр болох нь илбэг байдаг.
Жишээ нь машин дайруулж өгсөн хүний сүнс жөтгөр болон хөөрч яг тэр газар нь байнга аваар гарч байх тохиолдол илбэг байдаг. Та хэрвээ жөтгөртөө учрвал эхлээ танд ганцаардлыг мэдрүүлнэ. Дараа нь айдсыг. Эцэст нь танд өвдөл зовлон шаналлыг ч бас мэдрүүлнэ. Хүчрхэгжиж бийтсэн чөтгөрүүд муур нохоо мэтийн амьтны дүрд хувирч тэр бүхэл хүний дүрд хувирч чадна. Шүнэл зөвхөн чөтгөрүүд үзэгддэг гэж бодож байвал та эндүрч байна. Өдөрч гэсэн тэд бидний дунд оршин хэн нэгний дүрд хуран бидний дундуур чөлөөтэй алхацгааж байдаг юм. Та бүхэн жишээ аван сонирхолтой чөтгөр гэдгийг ч мэдэхгүй гэрлээд хамт амьдарч байсан тохиолдолч байна. Над дээр ирсэн нэгэн залуугийн түүхийг та бүхэнд ярьж өгье. 22 настай залуу хөдөөнөөс орж ирээд хотод ажил хийх болж ажилланч бэлэн байж л дээ. Урдаас хүнээр яриулж ажиллахаар тохирох хотод ирэхдээ ажиллах ёстой хугацаанаас 2-7 хоногийн өмнө ирж хотод сүртэй ах トゥ амаатай сад найз нөхөдгээд байх юмгүй учир эртгэн ирж түрээсэд суух байраа хайх гэсэндээ л тэр. Хайж олон байраар орж үзээд зарим нь хэтэрхий үнэтэй, зарим нь хэтэрхий жижиг байгаад байж. Тэгж явсаар орой болоход нэг байрны зар олж уншиж үнэн ч давгүй юмгээд тэр дугаар руу залхтал 2-3 удаа дуудулж байж утсаа авчээ. Тэгээ тийм нэг хахир хатуу хоолоогоор сонирхож байвал ирээд үз гэж хэлсэн гин. Явж очиод үзэж сонирхоод байранд орохоор болж байраа түрээсэлчээд хоол ундны аятал бодчоод залуу хүн унтаад өгч. Өглөөс ирээд байранд таалагдж байгаа хэдий ч байрны эзэн гих хүн ямархуу дүр төрхтэй бүр хэдийхэр насны хүн байсныг огт сандаггүй гин. Ямар таарч байртай болсондоо баярлаж орох гэж байгаа ажилтан ч ойрхон болохоор олзуурхож илбий юм бодоогүй гинлээ. Сар гарan амьдрахад залуу хүүд юу ч анзаарагдаагүй бөгөөд зөвхөн өөрөө л анзаараагүй байсан байгаа юм. Сар болоход ээж аавтайгаа нэг ч удаа олбоо бариагүй. Бүр гэртээ орж ирэл нам унтчихна. Өглөө нь гараал явчихдаг. Амралтын өдрөөр ч юу хийснээ мэддэггүй. Иймэрхүү нэг амьдарч байгаагаа мэдхээ болцсон байж гэнэ. Хамгийн сонин зүйл нь өглөө гараад яваад орой ирэхэд галан хоол ийжсэн ор дэрийг нь хураагаад цэмбитл янзалчихсан байдаг гин. Тэрийг ч анзаараагүй орж ирээд хоолунд идчихэд л унтаад өгнө. Нэг ёсондоо чөтгөрийн иргэшээлд орчихсан байж. Гинэт нэг өрөө орж ирээд л сурснараа аягтай хоолоо идээд сууж байтал сар гарын дараа анх удаа утсан дуурч. Ээж нь залгаж миний хүү яаж байна? Ээж нь өөрчн их муухай зүүдлээ. Холбоо сурггүй яавч ээж нь гэж асууж эхлэхэд залуу хүү ухаан орсон байгаа юм. Яг энэ үед нуруунд дээр нь хүн гэхэд хүн биш. Шав шар шүттэй, улаанаараа эргэлцсэн үдтэй хавирган хэрзийч дурсан. Хавхаар амтэн гэхэд амтэн биш зүйлийг нэмсэглээ сууж байсан гэдэг. Залуугүй ухаан мэдрэлээ алдаж тэндээс яаж гарсныг бүү мэд. Нэг л мэдхэд годонд гүйж яваад ямар нэг юм тэглэж бүдэрч унахтаа тархиа аглан ухаан алдсан байгаа юм. Сэргэд имлэгт байсан хэдий ч сар чөтгөртэй амьдарч чөтгөрийн хоолыг хоолосон залуу хагас дутуу ухаантай болж хоцорсон. Энэ түүх бодит түүх бөгөөд чөтгөр бол хүнд хор хөнөөл учруулж чадах аюултай битсэн сүнс юм. Энэ удаа та бүхэндээ шулмын талаар ярьж өгөхөөр шийдлээ. Сүнс хийбис шулам чөтгөргээд бүгд амьгүй зүйлс хэдий ч яагаад өөрөөр нэрлэгдэж байгаа юм бол гэж та бүхэн гайхаж байгаа байх. Би та бүхэн чөтгөрийн талаар ярихдаа өдөр шөнөж бидний дунд оршин хин нэгний дүрд ховрон чөлөөт явдаг хэмээн үгүүлсэн. Харин шулам бол нэг л газар оршдог. Ихэнхдээ эмэгтэй хүн юм уу галзуурсан, амьдтай хүн ёсоор амьдарч чадлагүй хорвоогийн мөх бүсийг үтсэн
Үр хүүхэд аав ээж эсвэл эд баялагч шунан хорогдсон хүний сүнс юм. Шунал ихтвэл шулан болно гэж манай ардын зөвөрөгч байдаг билээ. Шулман нь өөр орон зайд явж шилждэггүй. Хорогдож үлдсэн эд зүйлс үнэт хэдлэл аль эсвэл амьдын ертөнцийн дэх хүнээсээ салдаггүй дагаж явдаг бүлгөө. Шулмын хорогдож үлдсэн эд зүйлсийг олсон аль эсвэл бусдаас худалдаж аваад өөрсдөө хорлогдсон хороогүй мөнх бусыг үзсэн хүмүүс нилээдгүй тохиолддог. Шулман эхлээд хүнийг ховстоод хорогдсон эд зүйлстэй шунах сэтгэл төрүүлж дараа нь тэр хүн тэр зүйлийг олж авахын тулд яхаас ч буцхааргүй болдог байна. Шулман хүнийг өдөрдөж хүснээ илгээдэг утсан хүүхэлдээ болгож аваад тэр хүнийх энергиэр холлож эцэст нь тэрхүү хүн үхэлд хүрдэг. Би та бүхэнд өөр тохиолдсон шулмтай учирсан түүхээ ярьж өгье. Би их бага залуудаа сахиус шүтэнэ авч онгодоо буулган улааж болсон хүн л дээ. Анх багштай хадаг яндар болж багш шавын байрлал авч бөөгийн эрдэм шамдан суралцдаг байлаа. Тэр үед багшиндаа бараг л амьдардаг байсан үе. Нэг өдөр багш маань надад хандаж "Хоёул орой нэг айлд очино. Харуу бүрүү болохоор юмаа бэлд" гэж хэлсэн юм. Би ч заа гэл хизгэнрэг бардаг тойвор гэдэл хэрэглээ бэлдээд орой болохыг хүлээлээ. Тэр үед жаахан байсан болоод ч тэрв багшийг дагаж айлд үйлгийх нь их л сонирхолтой санагддаг байж билээ. Тэр орой багш бит хоёр нэлээд явсан юмдаг. Одоогоор яг хаана гэдгийг хэлж мэдэхгүй байна. Явж нэг айлд ирэхэд хашаандаа хоёр гэртээ хоёр айл байв. Нэг гэрлүүн дөхөхөд үүдэн тогтож авсан хүүхэн багш бит хоёрыг орохыг өрлөө. Ороод цайцуу болоо сууж байтал тэр бүсгүй ярьж эхэлсэн юм. Тэднийг ихээсээ зургуулаа 4 бүсгүй 2 залуу байдаг гин. Их багаасаа өнчөөрөөс өссөн ч том их чин 5 дүүгээ авч явах гэж шадлаараа хичээдэг байв. Бүр архичин болох шасан 2 эрэгтэй дүүгээ араас нь хөөцөлтөн барин байж архинаас гаргаж ажил төрөлд оруулж өгсөн. Тэдний амьдарч байгаа хашаа гэргээд бүгдийг худалдаж авч өгсөн байгаа юм. Байр машин гэл зарж болох бүхэл юмны ченж хийдэг байсан бүсгүй юм байж л дээ. Өөрөө хангалттай амьдралдаа ч хэдэн дүү нарынхаа төлөө гүйсээр байгаад олигтой амьдрал энэ төр цохиогоогүй. Нөхөр сүудэргүй дүү нарынхаа гуйсан асуусан болгоныг л авч өгдөг байж. Нэг залуудаа танилцаж гэр бүл болох гэж үтсэн ч тэр бүсгүй үр тогтох боломжгүй гэдгийг сонсоод тэр хоёрын амьдрал дууссан байна. Гэтэл нэг л өдөр тэр ихч зүрхний шигдээсээр өөд болчихож амьдтай хитэн дүү нараасаа харамлалгүй бүхнээ өгдөг байсан ч талигаа чэйжээс нь үлдсэн том алтан эмэг бүгжийг дүүнэр нь хичнээн гуусан ч огт өгдөггүй байж. Харин тэр бүгж эмгийг эмэгтэй хамт оршуулахаар болсон ч эцсийн замд нь үдэх мөчөд баг дүү охиныхын шунал хөдөлж үнэхээр авмаар санагдаад болохгүй болохоор хинт ч мэдэгдэлгүй эмэг бүгжийг нь авчихж. Игчигээ оршуулсан дүүнэр нь араас нь хичнээн ном уншуулж буян уйлдсан ч 7 дахь өдрөөс хойш тэдний амьдрал оронгороо эргэсэн гэхэд болно. Нэг орой дүүнэр нь ажиллаад харж ирээд цуглаад амрах гэд хэвтээд унтцгааж. Гэтэл дунд их чинь 7 хоногийн өмнө оршуулсан их чинь гэрийнх нь үүдэн зогсоод өөрлөө нэг тийм хүүтэн хүндийг харцаар ширтээд байна гэж зүүдэлж гин. Хар дард сэрснийхаа дараа зүүд байж гэж бодоод үүдлөө хартал яг тэр байрандаа их чинь өөрлөө ширтээд зогсож байсан гинлээ. Яахаа мэдгээ байж орилын ихэд дуун гарахгүй хөдлийн ихэд хөдөлж чадалгүй та гацчихсан гин. Гэтэл их чинь өөрлөнд өгөж ирээд "Чи миний ээжийн бүгжийг үрд зарсан мөнгөөр хувцас авч өмсөд дулаахан байна уу?" гэж хэлэхэд нь өнөөх бүсгүй. "Тэр их тантай зүг болсон шүү дээ" гэж хэлээд ухаан алдаад өгч. Өглөөн сэрээдл тэр өчигдрийн босон юмаа ихчтэй хэлээд "Надаас ээжийн бүгжийг нэгсэн. Цуг болсон мэт дээ" гэж хэлснэ. "Чи аваад авсандаа өстэй. Чамтай болсон" химээ муухай ойрлж энэ үгээ давтан хийсээр галзуурсан байгаа юм. Яг үнэндээ баг дүү ах эгч нартаа мэдэгдэхгүй
Тэр хавийнхаа нэг дэлгүүрийн хүүхэн зарж орхиод эгчтэй мөнгө зээлүүлсэн байж. Тэрнээс хойш өөд болсон их чинь шүн бүр яг нэг цагтаа гэрийн хоморт сууж үзэгддэг болсон гинэ. Баг дүүн байнга хар дарж зүудэлсээр татдаг өвчтөө болж хичнээн эмнэлгээр явсан ч идгээгүй. Энэ бүгдийг мэдээ зарсан гих дэлгүүрийн хүүхнийг олж уулзах гэсэн боловч дэлгүүр нь хаалттай хашаанд нь хүнгүй хэдэн сар өнгөрсөн гинэ. Багш бит хоёр гэрт байсан бүх ирчүүдийг гаргаж шүн дунд болж байхад үүлээ эхлээд багш надад хандаж "За чи юу ч болж байсан бити хаалга онгоолгоорой" гэж захин үүлээ хийлээ. Би ч хаалганы бариулаас тас зууран юу болохыг ажиглан зогслоо. Үйл хийгээ дундаа орж байтал гинэт хагас ухаантай болсон бүсгүй нь багшлуу муухай ойрлонд айрахад өнөөхөд нь арай гэж торгоон барьж байлаа. Багшийн минь асаасан зул нэг асаж нэг унтрана. Хүн гэхэд хэцүү хоолоогоор нөгөө бүсгүй муухай ойрлж инээж ирээд л дайраад байв. Гинэт миний гараас нэг хий зүйл бариад авах шиг боллоо. Би ардсгийгэл явчихав. Хаалгын гаднаас хүн татаад байгаа гэлтэй хүчтэй угсраа татаад эхэллээ. Би хаалгыг арай ч үгэж тогтоож барьж байлаа. Багш маань зогсохгүй үүлээ хийсээр хингэргээд элдэж улам хүчтэй чанга бөөлөд ирэхэд миний гарыг хүм айжуу гэмээр хомсны ором гарч цус шүүрээд ирэв. Дахин хүчтэй хид майжхад би өвдсөндөө дисгэлгүй хаалгаа тавьж орхив. Энэ үед би ухаан алдаж өглөөс ирсэн юм. Дийлсэнгүй чи. Хаалгаа сайн тогтоож чадсангүй. Өнөө шөнө дахиад л үүлхийнэ. Харин чи сайн барин шүү гэж багш минь надад захиж тэр айлдаа өдөржин бэлтгэлээ базааж өнжөөд шөнийн дахиж үүлээ хийж эхлэв. Энэ удаад гаднаас 3 залуугаар хаалга даруул зогсоогоод дотроос нь би хаалга барьж багш үүлээ хийж эхэллээ. Өнөө ухаан санаа нь орон гарan бүсгүй энэ удаад яасан ч вэ. Эрүүл сар бол болсон юм шиг суугаад л байлаа. Гэтэл гинэт хэдэн сар шахуу хүний асаргаанд байсан татдаг өвчтөө болчихсон баг дүн босож сууснаа муухай нэгэд буцаад унаад өгөв. Яг тэр үед тэнгэрэгний дуу чангарч багшийг үл хийхдээ зэрэгцэн жигтэйхэн ганган бүсгүй нар буруу тойрч алхаад байгаа харагдав. Тэгсний ихээхэн уур нь хүрсэн бололтой тэгсэн хэрнээ яаж чадахгүй байгаа юм шиг үзэгдээд өнгөрлөө. Би ч хаалгаа бариад зогсож байтал энэ удаад улам хүчтэй хаалгыг нээх гэж зүтгэж их хүчээр хаалгыг татаж эхлэв. Гадаа хүмүүс хаалгыг дарж байсан тул дал торгоод чадсан юм. Энэ байдлаар үр цайлахад багш бит хоёр үхээрийн сүнстэй шүнжин зууралдаж ядарсан ус багшинд очиж амарлаа. Маргааш нь тэр улсыг дуудаж авчирхад багш "За та нар тэр бүгд жимгийг ямар ч аргаар хамаагүй олж авсанд нь хий. Тэгэхгүй бол амны гарлагтай гэж харагдаж байна. Би бүр дарж чадсангүй. Чадал өрсөнгүй дээ. Гэхдээ хэсэгтээ үзэгдэхгүй. Та нараар оролдож чадахгүй. Харин бүгд жимгийг нь заавал олж хийгээрэй" гэж хэлээд явуулав. Сүүлд харин сураг дуулах нэ ухаан санаа нь орон гарan байсан бүсгүй цоо ирүүл болсон ч татдаг өвчтөө болсон багдуу зүгээр болоогүй. Би энэ өдөр ирэх тусам сайжирч байсан ч бөгжөө хайсаар өнөө дэлгүүрийн эмэгтэйг олсон ч бурхан болсныг нь сонсчээ. Учрыг хэлэн бүгд жимгээ асуухад ажил явдал өнгөрсний дараа нэг үл таних хүн зарснаа хэлээд урмыг нь хугалсан байж. Энэ явдлаас 2 сарын дараа би хаан тэгэрч байсан 2 дүүн хоёулаа нэг шөнөөд болсон гинлээ. Би зарим зүйлсийг үлдээсэн байж магадгүй. Гэхдээ би анх удаа шулам гихч зүйлдээ ингэж таарч байсан юм. Ямар тач хүний шунал атаах орсол гихч зүйлс хизээд хүн сайн зүйлс дагуулдаггүй. Авсан бол төлдөх хороогийн жам хуйлд хизээд үйлчиж байдаг билээ.
Би одоогоос 12 жилийн өмнө болсон өөр тохиолдсон нэгэн зүйлийг та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Тэр үед бөөгийн шашин Монголд маш их дэлгэрч айл болгон шахуу бөөтөө болсон үе. Мэдээж тэр олон бөөнараас онгод авч улаач болсон нь олон ч альбин тэрэн босгож ад зэтгэр болсон ч би аль нь тань л таарч явлаа. Анх удаа альбин тэрэн гихчийг босгосон бүр өөр дээрээ буулгадаг хүнтэй таарч байсан дүүгээ ярив. Би дуртадаач бөө болоогүй юм. Би тааруу өвчин их ороодог хүүхэд байсан юм. Нэг жил ээж минь гадаад руу ажиллаар яваад ирэхэд нь би ухаан алдаж ундаг өвчтөө болсон байсан. Ангидаа хичээл орж байхад аль эсвэл эмдэг зүзүүлэх гээд оочрлоо зогсож байхдаа хан паар мөргөөд ухаан алдаад унчихдаг байсан. Би юу ч сандаггүй юм. Нэг л мэтгэд эмлэг цэрнэ. Тэгээд л мундаг сайн хүнтэй учирч тэр хүний шав болсноор ухаан алдаж унахаа болж онгод цахиусаач хүлээн авсан улаач хүн болсон юм да. Би багшийн хамгийн отхон шав байна. Багш намааг өхөөртөхдөө миний отхон шавж цоо харж зохон донгодог гэдэг байж үлээ. Сагуусаа аваад жил гарна л болж байсан байх. Зуны амралтаараа дарханд игчийн точиж амархаар болов. Игч хүргэн ах хоёр маань цэргийн усууд болохоор ихэнхдээ л ажилдаа дуудлага шуурхаа марш тагдаг гэд гэрийн бараа хардаггүй. Би гэртээ ганцаараа үлдэх болохоор хөршиалын ахгүй болох бэд намайг үлдээгээд яваад өгнө. Би хөршийн ахгүй бөө өнтер гэж мэдээгүй юм. Нэг удаа дарханд хоёр хүүхэд нэгэн зэрэг нэг өдөр алга болсон хэрэг гарсан. Хоёр айлын хүү охин хоёр. Нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай. Цэрэг цагдаагийнхныг бүгдийг нь даачилж ирэлт гаргасан болохоор ах эгч хоёр хизээ ирэхээ мэдэхгүй хөршинд намайг үлдээж орхиод яваад өгөө. Би ч анхандаа дахиж шүтээнийг нь гарсан ч юм бодсонгүй. Хэд хоногоос өнөө бүү залуугийн нэг их чагас галзуугүймээр орж ирэн өөлж дуулан байран байж хэлсэн нь ганцар дээр их ганц охин минь алга болчихлоо. Болоод өгөөч. Хаан байгааг нь хэлээд өгөөч. 3 хонлоо. Амьд өснийг нь мэдмээр байна. Гисээр зөрхөрд л уйлсаар байв. Гэтэл ахгүй надад хандаж цай буслаад байна. Ганаа миний дүү галтгоонд ороод цай худалчих. Гээд явуулав. Би ч цай худалж байгаа сониуд сан хөдлөө том өрөөлөв сим хартал хөрш яг юуных нь мэддэхгүй хоёроос барьчихсан сууж байв. Нэг ясн урт бөгөөд хурц үзүүртэй. Тэрүүгээрээ нөгөө ясаа жишлээд олоо тэр гихчлэн муухад уурхад тэрхүү яснаас хүн гэхэд хүн биш. Амтан гэхэд амтан биш үзээрийн дүртэй үзэшгүй муухай царайтай зүйлс. Өнхөрх нь өнхөрч, үсрэх нь үсэрч гарч ирцгээгээд үүдний зөвлөө гүйлтцгээв. Би тэр үед бөө болоод алдын мэлмий нээгдсэн байсан учраас тэр зүйлсийг харж чадаж байлаа. Тэгэхэд л анх альбин гихчийг харж байсан юм. Жижигхэн давжээ гэмээр биетэй. Нүд нүүр царай гэмээр зүйлс бараг байхгүй. Богинохон хар хөлтэй гидсэн дээр тэр чигээрээ том амтай тийм нэг үзээрийн сүг үхэрийн бузрын сүнснүүд гэрээс гарч гүйлхийг хараад өөртөө идэхгүй тагвшиж орхилоо. Гэтэл маргааш нь эрлийн багийнхан хайсны эцэст охиныг олоход нүдийг нь уучсан авч болох бүх гид ирэгтэнг нь авчихсан гидсийг нь хүйчихсэн арьс яс хоёроос өөр юм үлдээгүй шахам цогцос байхыг ээж нь хараад газар дээрээ галзуурсан гинлээ. Эрэл зогсож ах эгч хоёр ирсэн ч миний би нэг л тавгүй хүнд оргиод сэтгэл санаач таагүй өдрийг бараад орой унтах гэж хөвтөж байгаад нэг мэтгэд дууг хийчихв. Шүн дунд хальцэрээд унтаж чадахгүй хөрөөж хөвтдөл цонхоор туссан сарны гэрэл нэг сүүдэр үзэгдэх шиг болтол яг орны хажууд нэг том биетэй зүйл дээрээс минь цоо ширтээ зогсож байлаа. Би дуурах гэсэн ч дуу гардаггүй. Гэтэл өнөөх зүйл дээрээс минь хоёр гараараа дараад авахтаа зэрэгцээд
Ухаан балартаж ор дайвалзаад явчихав. Хоёр гарнаас чанга хатгаж байгаа нь мэдэгдэж байгаач хоолой боомлогдож амьсгалж чадахгүй хэсэг байснаа ухаан алдчихлаа. Нэг сэртэл өдөр өнгөрч үд дунд болж байв. Багш луугаа уцтаад урд шөнийн явдлыг ярьтал яаралтай эрхийг захив. Би ч олон юм авсангүй өмссөн хувцастайгаа шахам унаан цугаад хотод ирэхэд шүн болж байлаа. Таксинаас буугаад багшийн гэрлүү харанхуй гудмаар алхаж байтал ард яг нэг хүний хөлийн чимээ яг адилхан дагаад алхаж байгаа нь маш тод сонсогдов. Зогсдол дагаж зогсоод явхаар дагаж алхаад байв. Гинэ дараас хинч байхгүй харанхуй хөнгий гудамд ганхүү хэмээн бүтэн нэрээр минь хахир хатуу хоолгоор дуудхан сонсогдов. Би зог туссан зогссон ч альбан дээрийн жөтгөртөө тааруул араас ч дуутахад эргэж харж болдоггүй юм. Гэсэн багшийн захиасыг санан тэр ирчээрээ алхасаар байлаа. Багшийн гэр ойртох тусам араас татаж чангааж дуутах нь ихсэн. Багшийн үүдэн дээрээ таалыг нь онгойлох мөчөд гинэ дараас нэг зүйл тэрээд авах шиг болж би дахиад л ухаан алдав. Энэ удаад ухаан алдаад удаагүй бололтой багшийн цэрэн. Тэрэн босгосон хүн бол бөө биш. Тэд нэг бол энгийн хүмүүсийн үхэл хагцал зовлон шаналл нулимс цусаар өөстөгөө тижээж тэтгэж явдаг. Эцэст нь өөрсдөө ч удаа наслтгүй юм. Би чамд нэг түүх ярьж өгье. Тэрэн босгоход харуу бүрөө болох үед хүн хөдөө уулна ганцаараа нэг ширээ, хоёр сандал шатар, хоёр шил арх, нэг шилэнд нь ус, хоёр хундаг аваад хөдөө эзгүй ууланд очдог. Дараа нь ширээгээ тавьж шатраа өрөөд нэг хундгандаа арх гэж нөгөө хундгандаа ус игээд өөрөө устаа хундгаа уугаад шатраа нүүхэд харанхуйгаас нэг гар орж ир шатар нүүдэг. Тэгж тэрийн арх болгон тоглосоор хожуул тэрийн өөрийнхөө боол олдож авна. Хэрвээ чадахгүй бол тэнмэл тэрингийн хорлолд орж дахир дутуу болж насаараа тарчилдаг юм. Гэж хэлээд багш намайг за одоо сайхан амраад ав. Өдөж болохоор чамд үйл хийж өгье. Гээд ор засаж өгөөд унтуулахаар хэвтүүлв. Гэтэл унтаж байтал үүдэр хамаг биеийн цус болчихсон хүн хаалган голгож гүүж орж ирээд дээрээс минь дарж хоолоо боосноо. Чимүү миний гараас мултрна гэж удаа юу? Гэж хэлэн амандаа өглөж муухай орилсоор байв. Яг энэ үед хамаг хар хөлс цутгсан би нойрноосоо сэрлээ. Зүүд байсныг нь мэдээд арай тайвшрав. Сэрээд арай гэж том өрөөнд орж иртэл багш маань дахлаа засчихсан. Үхэрийн бузартай таарчтай хүмүн. Хэцүүхэн зүйлтэй учирч зуурдаар өнгөрсөн бусдад орлогдсон хүмүүсийн сүнс амар заяаг үздэггүй юм. Гээд арх аяганд дүүргэж хийж өгөөд наатаа уучих. Би чам зориулж бэлдсэн юм гэж хэлв. Би ч юм бодлгүй ууж орхилоо. Удсан ч өнөөдөр миний биеийг эслэх гэж надлуу дайран буц хунаар үс толгооноос минь татаж чангааж байгаа нь мэдэгдэж эхэллээ. Чи гэрээс гар гадаа гараад байж бай. Дуутахаар орж ирнэ шүү. Химэн хэлэхэд би босоод гадаа гараад харахад тас харанхуй юу ч үл үзэгдэх орчин намааг угтаж авлаа. Энэ харанхуй шөнө хэн нэгний тас хөөрөх чимээ бүдэг сонсогдож байснаа. Гинэт ард дагдснаас минь яасан чи өөрөө хүрээд ирвүү химэн хахир хоолгоор хэлж байгаа нь тод сонсогдов. Би энэ удаад айж имээсэнгүй. Зоригтой гэгч нь багш надад шившиж өгч байсан мөнгөн толийг барин чи намайг яаж чадахгүй гэж чанга хэлэхэд миний дуу харанхуй зуурайтан одож өнөөх зүйл хариу юу ч хэлсэнгүй. Яг энэ үеэр зэрэгцэн багш ороод ир гэж дуутахад яваад ортол айхтар муу тэрэн байна. Босоод удчихсан бололтой. Нилээд хүчтэй юм. Золтой л хатан гэртээ оччихсангүй. Чи одоо бушуухан буцаад яв.
Игчинд оч. Игч хоёртээ энийг өгөөрэй. Гээд хамгаалалт болох хоёр зүйлд өгөөд шүн ундахдаа өрөөгөө тойруулж арилаарай. Хэмээн ганг шившиж өгөв. Маргааш өдөр нь би дархны зөв хөдөллөө. Би маргааш нь буцаад дархны унаанд сун игчинд очтол нөгөө хүн нь байрнаас нь гарчихсан юу ч хэлээгүй гихчлэн ахыг чойрын хэлхийг сонсоод ямартайч багшийн өгсөн зүйлтийг зүгээр нь зөөж өгөөд гэрийг нь тойруулж гангаартаад ариулаатгав. Шүнж болж унтахаар хэвтлээ. Тэр шүн юу ч болоогүй бөгөөд ямар нэгэн муу зүйл хар дарж зүүдэлсэнгүй. Сүүлд сурах сонсохны өнөө залуу тэрэндээ өөрөө хорлогдож хоёр хөлгүй суумгаа болсон юм билээ. Ер нь тэгээ бөөч бай, хүнч бай. Бусдад муу санаж муу юм хийвэл эргээд өөрсдөд нь үүлийн үр буудаг юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгож байсан юм. Тухайн үед болсон зарим зүйлсийг нууцлсан болно.